За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлээр бүгдээрээ Scratch програм дээр тоглоом бүтээцгээе. За ямар тоглоом бэ гэхээр maze буюу гарцыг олох гарцыг олох тоглоом. Нэг өөрсдөө зохион бүтээгээд өөрсдөө тоглох нь байна. За тэгэхээр бидний өнөөдөр хичээлийн зорилго бол maze тоглоомыг зохион бүтээх. За чи яг юу хийж амжилтанд хүрэх вэ? Амжилтын шалгуур нь юу вэ гэхээр за maze тоглоом бүтээхийн тулд дэвсгэр зургийг өөрөө зурна. Дүрийг өөрчилнө. За програм дэх блокуудыг ашиглаад програмаа зохиож чадна. За тэгээд хамгийн сүүлд нь найз нөхдөдөө туслалцаа үзүүлж чадна гэсэн чиний амжилтын шалгуурууд хаана. Тэгээд эдгээрийг хийж чадсан тохиолдолд өнөөдрийнхөө зорилгод хүрэх нэ гэж ойлгоно. За тэгвэл Scratch програм дээр өмнө хийж исэн зүйлсээ санаж байна уу хүүхдүүд? За энэ бол дүр. Тийм ээ? Дүр. Арын дэвсгэр. За энэ бол блокууд байна. За тэгвэл maze тоглоомыг ер нь хэрхэн хийх талаар бодъё хүүхдүүд. За мэдээж тоглоомыг эхлүүлэхийн тулд ногоон туг дээр дарна гэдгийг бүгдээрээ мэдчихэж байгаа. Дараагаар нь биднэрт ийм улаан өнгийн саад нь хүрэхгүйгээр ногоон хаалгаар гарна. За ингээд ийм maze тоглоомыг бүтээж байна гэсэн. За бодорой хүүхдүүдээ. Дүрсийг тэгвэл яаж хөдлөх вэ? Улаан өнгийн сааданд хүрвэл юу тохиолдох юм бол ногоон гарч хүрэхэд ямар мэдээлэл гарч болох вэ? За энэ тухай сайн бодоорой. За тэгвэл бүгдээрээ алгоритмаа бичье. Алгоритмыг заавал компьютерийн кодоор бичих албагүй. Энэ бол зүгээр л ямар нэг зүйлийг хэрхэн хийхийг тайлбарласан багц юм. За maze тоглоомыг үүсгэхэд хэрэглэх дадлага ажлын хуудсыг маш сайн хараад уншиж ойлгоорой хүүхдүүдээ. Үнийгээ тэтэртэй тэмдэглээд хаана юуг анхаарах ёстойг сайн ажиглаарай. Тоглоомын дүрийг сонгох. За тоглоомынхоо дүр болох шинэ дүрийг сонгож болно. Эсвэл өөрөө зохиож болно. За ингийн тулд одоо тэр тухайн дүрсэн дээр байрлах new sprite гэдгийг сонгоод за гарч ирэх номын сан буюу дүрсний сонголтуудаас өөрийнхөө сонголтыг хийгээд окей дарна. За таны шинээр сонгосон энэ дүрс буюу sprite нь зүүн доод буланд байх sprites хэсэгт харагдах ёстой. За тэгвэл дүрсийн хэмжээг өөрчлөх. Дүрсийн хэмжээг өөрчилж жижигрүүлэх хэрэгтэй байж магадгүй мөхтэй. За тэгвэл үүний тулд дүрсээ сонгосны дараагаар Customs tab дээр товшино. За дүрсийг Ctrl A товчны хослолын тусламжтайгаар бүгдийг идэвхжүүлнэ. Бүгд Ctrl A дарахгүйгээр очиж сонгвол хэсэг тус бүртсэн хэр болоод тухайн хэсэг болгоныг хэмжээг нь өөрчлөх боломжтой болж ирдэг учраас бүгдийг Ctrl A дарж агаад идэвхжүүлээд багасгавал илүү тохиромжтой болно. За багасгахын тулд тал бүрд нь гарч байгаа дугуй дүрс байгаа. За энэ тохиолдолд зүүн доод буланд байгаа дугуй дүрсэн дээр хулгайныхаа цагчийг аваачаад чирвэл дүрс маань багасгах үйлдэл хийгдэх гэсэн. За дараагаар нь одоо maze тоглоомын арын дэвсгэрийг бүтээн. Тэгэхээр дэвсгэрийг сонгоод paint буюу шинээр зурах командыг сонгоно. За баруун талд байх зураг талбар дээр гарч ирэхээр зэрэг бид нар тийш өнцөх дүрсээ сонгоно. За үүний дараагаар дүрсийн өнгийг бас өөрчлөх боломжтой байгаа. За саадыг хаана байрлуулахаа өөрөө шийдэж бас ногоон гарцаа хийхээ мартаж болохгүй шүү хүүхдүүдээ. За тоглоомоо тоглоё. Тэгвэл өөрийн бүтээсэн анхны баялаг заавал хадгалаарай хүүхдүүдээ.
багш нь өөрийнхөө эрхээр ороод хадгалах тухай зааж өгсөн байгаа штэ. За тоглоомыг кодлсон шийдлийг ангийн бусад хүүхдүүдтэйгээ харьцуулаарай. Тоглоом бидний зорилгод хүрсэн эсэхийг мэдхийн тулд тоглоомоо тоглож үзээрэй хүүхдүүдээ. Тоглоомын хувилбар бүрийн дараагийн алхмууд эсвэл сайжруулах санал байвал дэвтэртээ бичиж тэмдэглээрэй. За тэгээд хамгийн сүүлд нь өнөөдрийн зорилго биесэн үү? Би эдгээрийг хийж чадаж байна уу гэдгээ өөрөөдөө дүгнэлт хийгээрэй. За одоо бүгдээрээ яг ямар тоглоом хийх гээд байгаа, яаж хийх үү гэдэг талаар бяцхан бичлэгийг үзцгээе хүүхдүүдээ. За Scratch програм дээр Made тоглоомыг бүгдээрээ хийцгээе. За эхний тулд энэ Kate Moore-ыг арилгаад өөр шинэ дүрс оруулж ирээ. Энэ дээр динозаврыг оруулж ирээ. За ингээд шинэ дүрсээ оруулж ирсний дараагаар Custom хэсэг рүү очиод хэсэг тус бүрээр нь дүрсийг өөр хэмжээг өөрчилж болох гэдэг чинь Ctrl+A товчны тусламжтайгаар бүгдийг идэвхжүүлээд зүүн доод булангаас чирээд за тохиромжтой жижиг хэлбэрийг бий болгоно гэсэн үг. Тохиромжтой жижиг хэлбэрийг бий болгоно гэсэн үг. За эхний ээлжинд биднэрт нэг нь хэрэгтэй. За одоо бид нэр background-ыг зурна гэсэн үг. За энэ дээр шинээр зурах гэдгийг сонгоод за одоо бид нэр улаан цаадуудаа бүтээн гэсэн үг. За дөрвөлжин rectangle дүрс аваад эхлэх цэгээсээ за энэ хүртэл оруулъя. За энийг дүүргэлтийн өнгийн улаанаар аваад за хүрээгийн ч гэсэн улаанаар за дараагийнхаа зүрсийг авахдаа одоо ингээд өөрийнхөө улаан дүрсэнд үрж болохгүй өөрийнхөө мэзийг зохион бүтээнэ гэсэн үг. За дүрс маань ишээ яваад энд нь зайхаж. Энд нь зайхаад тэгээд доорно за энийг бол та өөрснөө яаж зохион бүтээн штэ тийм ээ. За эндээс ороод энэгээр ороод ийшээ ороод за энийг ингээд тултал нь энийг битүү байлгачээ. За энэ дээр ингээд харагдаж байна. Энэгээр ороод энэгээр ороо болж байна. Background руу буцаж шилжээ. За нэг жоохон тоолж. За одоо энэ дээр дахиад одоо дүрс маань энүүгээр орлоо гэж бодоход дахиад энд нь улаан цаад байж болно. Энд хүрх ёсгүй шүү дээ тийм ээ. За тэгээд ингэж ороод ингээд дээшээ явах гэсэн чинь энийг битүүлчих тэгвэл дээдлийн хэсгийг дээдлийн хэсгийг битүүлж энэгээр багтаж гарахгүй учраас ингэж хоосондоо орхиж болох юм байна. За энэгээр ороод энэгээр гараад за одоо дахиад энэ хэсэг дээр за энэ хэсгээр багтахгүй за томоор нь за энэ голын хэсгээр за энэ хэсгээр ороод
хангаж байгааг өөрчилж болно. Жохон цомсгож үзье. За яаж явахаар ийшээ ороод дээшээ явахаар одоо энийгээ тулах ч гэдэг тий. За ийшээ үсэх гэсэн чинь болохгүй буцаж яваад. За энийг бол та өөрснийхөөрөө олон за тэгвэл одоо энд нэг том хаалт тавьчих. За тэгээд энэгээр ороод за одоо нэг ялалтын улаан тийм юугаа мартаж ногоон юугаа мартаж болохгүй шүү дээ. Тэгэхээр би энийгээ буцаагаад ногоон өнгөтэй болгоод за тэгээд дүрсээ аваад чинээ ногоон тэмдэг зурчих. Энэ бол гарцаа гэсэн үг тийм ээ. Гарцан дээр ирлээ гэсэн санаа. За ингээ арын дэвсгэр маань бэлэн болчлоо. За дүрс маань ингэж багтаж гарах нь үгүй юу? Харъя. За арай жоохон жижигсгэх хэрэгтэй юм тий. Тэгэхээр окей ингээд бэкграунд малцсан дүрсэн дээрээ товшоод дахиад Ctrl A хийж агаад энийг дахиад нэлийн жоохон багасгачих. За одоо багтах нь ингээд ороод явлаа. Хожин гэсэн. За ингээд бэлэн болчлаа. За одоо бид нар гол нь энэ ч дүрсэн дээрээ код бичиж өгнө. За тэгэхээр энэ дүрс маань ийшээ явах гэхээр одоо болохгүй. За энэ дээр ямар өөрчлөлт хийх вэ? Таад одоо энэ кодыг засварлана гэсэн үг. Сайн бодож байгаа. Ерөнхий зааварчилгааг бол өгсөн. Тэгээд энэ кодн дээр юуг яаж өөрчилвөл тэ ямар алдаа байна? Одоо нэг тоглоход бид нар нэг алдаа байгаад байна. Тийм ээ шууд тоглож болохгүй байгаад байна. За тэгвэл энийг яаж шийдэх вэ гэдгийг хүүхдүүдэд таад өөрснөө шийд.